За, сайн бацгаана уу, орой минь. Орой минь. За, ээлжид лав хий. За, бүгд сайн бицтэй, ажил төрөл амжилттай юу. За, ээлжид лав хий. За, энэ удаа аягүй маш сонирхолтой нэг сэдвийг хүндий гэж бодож байна. Ер нь манайхан ингээд анзаараад байхад ерөөсөө ингээд нэг зуны сайхан цагт те ингээд Чехэд байгаа болон ер нь одоо энэ Европод байгаа ч юм уу одоо ер нь энэ тэнд ингээд маш их аялал хийдэг шүү дээ. Угаасаа маш их аяллаа одоо улирал. Тэгвэл би та хэдтэй өнөөдөр нэг сонирхолтой бас аяллыг нэг санал болгоё гэж бодож байна. За энэ бол сонгоцч биш, машинч биш, онгоцч биш. Юуны тухай ярих юм бол та хэд. За арай мэд бүр 8 өнгөрсөн байна. Чехэд 8 цаг 20 минут болж байна. За тийм болохоор та хэдтэй орой мэндийг хүргье. За Монгол байгаанууд нь шүн болж байгаа бах тийм ээ. Арай сэрэг басаг байгаа. Эд дуг нойрондоо дугчиж байгаа бах тийм ээ. За хэдүүлээ өнөөдөр Чехэд хэрхэн одоо морины аж ахуй байдаг тухай. За мориор хэрхэн аялах боломжтой байдаг тухай би та хэдтэй бас нэг мэдсэн зүйлээ бас хуваалцъя гэж ингэ шийдлээ. За Чехэд ч бас моринд их дуртай штэ. Ер нь морин Европын морист үнэн гоё штэ. Тийм момсгнууд амар гоё те. Тэгэхээр эдгэр чинь ер нь ингээд нэг морь зөр унаад одоо энэ морин тойруулгад эдгэр ингээд яваад үзэх нэх сайхан. Ер нь морь гэдэг чинь амар гоё хиймэрлэг амтан. Монгол хүн бол ерөөсөн морин дургүй хүн гэж ерөөсөн угаасаа байхгүй. Манайхан ч бүр багаасаа те ингээд морь ундаг гэл ингээд гадаадынхандаа бид нар айгу одоо багталтайгаар ярьдаг штэ те. Манай хүүхдүүд чинь морийг айгу багаасаа унцдаг тийм ээ. Тэг ямар одоо наадам гэхэд морины урал дангуугаар одоо баяр эсэл байдаггүй тийм ээ. Угаасаа Чехэд бас зарим мэддэг юм билээ. Монголчууд ч айгүйх морьтой те. Нэг айл гэхэд өстой амар их морьтой те гэдэг ярих тэр урастай айгүй. Пөөс та нар ч тэгвэл саятгууд юм биш үү? Манайх чи нэг л морьтой айл амар баян тооцогддог штэ гэж ярьдаг штэ. Аргагүй сонирхолж ярихад нэг морь одоо энд чинь Чехэд ер нь одоо үнээр бодоход нэг айгүй сайн үлдэр морь 2 сая крон байдаг гэж ярьдаг. Тэгэхээр бас л шавгүй үнэтэй аваац те. Нэг морьж ганцхан морь. Тэгэхэд чи манай Монгол чинь одоо талаар нэг бэлдсэн морь чинь одоо тэгээд нэг айлд одоо 300-аас 500 одоо хичнээн чадвартай ядгийн те. Одоо морь малтай айлууд чинь үнэхээр их байдаг штэ те. Тэгээд тэрийг ярихлаар аягүй сонирхдаг штэ те Чехэд. Ер нь Европыг ч гэсэн их гайхаж. Ёстой ямар гоё одоо ингээд Монголын тухай ингээд кинонууд үзэх Монголын тухай ингээд янз бүрийн видео бичлэг үзэхлээр морьгүй ер нь бичлэг бараг байдгүй штэ. Аягүй гоё шүү бас л гэдэг ингээд ярьдаг л ба. За тэгэхээр хэдүүлээ морины тухай жоохон ярий тийм ээ. За гол нь би яагаад морь ярьж байгаа юм гэхлээр ер нь энэ морь гэдэг морь аж ахуй морьтой их ойрхон дотн байхад бол одоо хүүхдийн хүмүүжил юм уу одоо даандагүй эрүүл мэндэд одоо маш сайн зүйл байдгийг одоо Европод аяг их бичдэг юм байна. Даандагүй би сүүлд нэг одоо Чехийн нэг сайтад одоо ингээд одоо хүүхдийн одоо жишээлбэл саажилттай хүүхдэд одоо морь унуулж тэ мориор одоо тэр бүр морьтой их ойрхон байлгаж одоо ингэж байвал тэр хүүхдэд одоо маш сайнаар одоо эрүүл мэндэд нөлөөлсөн тухай эдгээр чинь уншсан юм байна. Тийм болохоор ер нь энэ морь гэдэг амтныг аль болохоор хийлж таалж одоо тийм өвчтөн хүүхд бол одоо даандаангүй одоо их морьтой их ойрхон байлгаж ярьж одоо өвс тэжээлийн өгөх ч юм одоо тэр хүүхдийн одоо мэдрэлт одоо маш сайнаар нөлөөлдөг тухай аягүй их үр дүнтэй арга байна. Тэгээд бүр тийм мориор эмчилдэг одоо тийм бааз байдаг тухай бас уншлаа. Интернет дээр үед би уншсан л та одоо сайт дээр бол байж байгаа ах л та мэдээж иргэдэг газар нь байгаа ах гэж бодож байна. Тийм болохоор тийм мориор эмчлэх тухай айгүй их бичсэн байна лээ. Тийм учраас одоо энэ Европод бол ер нь хүүхдийг ер нь бага наснаас нь ч юм уу те ер нь том хүн ч гэсэн ер нь морийг бол заавал унж сурах ёстой. Тэгээд морьтой ер нь харьцах эрүүл мэндэд их сайн гэж ингэж үздэг юм байна. Тэгээд манайхан ч гэсэн одоо айраг уух ямар сайн бэлээ. Бид нар маш монгол хүмүүс маш сайн мэдэн штэ те. За 40 сургуульд авчлаа болж байна. За тэгэхээр
морины тухай бол ерөөсө Чехэд маш их одоо морь ундаг одоо морины аж ахуй маш их байдаг тухай бид нар тэр болгон бас мэдэх болов. За магадгүй мэддэг нэг нь бол их сайн байна. Мэддэггүй нэгэндээ сайн хэлж өгөөрэй, зааж өгөөрэй. Морины аж ахуй энд ойрхон байгаа шүү, тэнд байдгийн шүү, тийш очиж байгаарэ гэж ингэж их шин энд одоо өнөөдөр халаагаар би таадтай энэ амралт чөлөө цагаараа таад нэг яваад нэг өөртөө нэг сайхан яваад сайхан химраас сэргээгээд нэг морь хараад морь унаад ингээд нэг сайхан тийм бас нэг ажил хийх юм боломж байгаа юм шүү гэдгийг таадтай бас хэлж өгөх гэсэн юм аа. За тэгэхээр за нэгдүгээр Скалица гэдэг замок байгаа. За тэр Скалица замкийн үндсэн Еждарна гэж ярьдаг шүү дээ тий. Одоо морины аж ахуйн замок Скалица.cz гэдэг нэтер ингээд гүгэд ороод ирэх юм бол тэн дээрээ ерөөсөн морь унж сургадаг одоо 5 цагийн одоо тийм сургалтын одоо тийм аж ахуй байна. Жижигхэн морины аж ахуй байна. За тэгэхээр тэндээ бол яадгийн гэхэлэр ер нь 2-оос 7 хоног амьдарч болох ийм газар байдгийн байна. За сургалтынх нь болвол сургалтандаа юу хамруулдаг гэхэлэр нэг цаг бол жишээлбэл одоо морины аж ахуй тухай, морины тухай ч юм уу да Чехийн морь ямар үйлдвэр морь байдаг тухай ч юм уу тий одоо нэг цаг тийм онол яриад нэг цаг нь бол морь маллах тухай зааж өгдөг юм. За тэгэд 3 цаг бол морийг унаж сургадаг гинэ. За тэгэхээр энэ бол морио унаж сургахтай ийм хаалттай ийм нөгөө нэг ийм танхимд одоо морь унаж сургах тийм танхимд гадаа биш хаалттай тийм орчинд сургадаг юм байна. За тэгээд нэг цагийн болохоор гадаа орчинд хүнийг морь унуулдаг юм байна. За энэ сургалтанд хамрагдъя гэвэл ерөнхийдөө нэг 2-оос 8 хүн очих юм бол энэ сургалтанд та нар чөлөөтэй хамрагдаж болох боломжтой. За үүн гэвэл нэг хүн ер нь 140 евро төлөх юм байна. За тэгэхээр энэ 5 цагийн сургалт маань 140 евро байх юм байна. За хоол хүнс одоо байр савны мөнгө мэдээж тэрнээс өөрсдөө төлөх бах. За тэгэхээр нэг иймэрхүү байдаг юм байна. Үнэн жоохон чангарлал. Ер нь энэ морины ямарваа ийм нэг газар одоо морь унд сургадаг, унуулдаг ийм газрууд ч юм бол мэдээж хэрэг үн төлбөр аюух мэдээж их байх бах. Мэдээж тэр морийг маллах бүтэн өвөл зөнгөө одоо хоол хүнс тижээл гээл их юм ордог гэж таарна шүү дээ тий. Тэгэл нэг цагийн улирлын чанартаа нэг ганц 2 хүнд унуулж одоо ийм 6 цэнгэл одоо сайхан байлгахын тулд одоо хэрэгэлдэг байна л да тий. За тэгэхээр за хамгийн сайн ундаг одоо морийг их сайн унж чаддаг хүмүүстэй бол морины тухай илүү их дэлгэрэнгүй бас мэдээлэл өгч бас хичээл заадаг юм байна. Тэрэнд нь бол нэг цаг нь 190 евро одоо байдаг. Нэг цаг гэнэ нэг хүнд 190 евроны үн ханштай юм байна. За тэгэхээр анхдагч нарт арай хямд тийм ээ 140 евро илүү сайн мэддэг морь сайн унж чаддаг хүмүүст бол 190 евроны одоо ийм боломж байдаг юм байна. За хичээлийн дараа бол одоо тэр тухайн орчиндоо бол Мария эхийн одоо толгодоор аялуулж одоо 6 цаг мориор аялуулдаг юм байна. 20 км цаг замдаа одоо амрах боломжтой. 20 км яваал замдаа амраадаг ийм боломжтой байдаг юм байна. Тэгээд ийм морь аялал хийн гэх юм бол нэг 2-оос дээш хүн заавал одоо нэг хүн бол болдгоо байна. Ер нь заавал нэг хантай ингэж явуулдаг юм байна. Тэгээд тэр аяллыг хийх юм бол 2-оос дээш хүн аялнаа. За тийм аялал нь бол нэг хүнд бол 50 евроор аялуулдаг юм байна. За хоёр дахь сайхан гоё газар ямар газар байдгүй гэхлээр Хельфенбург цайз гэж байдаг. За Хельфенбург гэдэг тайд маань онлайнаар бас ороод үзээрэй. Хельфенбург Еждарна гэд бас бичээд ороод үзээрэй. Эсвэл Хельфенбург замок замок ч юм уу. Тэгээд бичээд оронгууд чинь тэр замок гэсэн сайт руу шигүүгээд оронгууд морины тухай заавал байгаа. Тэр дэлгэрэнгүй мэдээллийг ороод таад маань бас Google-аар орчуулсан ч бас болно шүү дээ. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч. За энд Хельфенбургийн цайзд болохоор 2 өдрийн турш одоо мориор аялах одоо ийм боломж байдаг юм байна. За Скалицаас эхлээд Хельфенбург хүртэл явдаг. Тэгээд замдаа олохлоор майхан тонуулдаг гэнэ. Майхнаа бол мэдээж хэрэг бид нар өөрсдөө аавна. Нэг хүн ер нь нэг ийм аялал хийхэд 200 евро төлөх юм байна. За
За дараагийн цайз нь бол Кальдрубский цайз. За Кальдрубский цайз бол ер нь бол их алдартай цайз. Рудольф 2 дугаар хааны одоо Чехийн хааны айгу их хобби нь бол одоо морийг маш их шүтэж морины тэр шүтлгээрээ тэр хоббигаараа одоо энэ тэр цайзтай айгу том морины аж ахуйтай анх бий болсон юм байна Чехэд. За тэгээд энэ Кальдрубгийн хааны ордонд одоо морины аж ахуйтай болсноор одоо тэр үенд ихэнхдээ тэр морийг бол дандаа одоо хөсөг тэр одоо чиргүүлтэй одоо тим юмд ашигладаг байсан юм байна, хөлдөг байсан юм байна. Тий. Одоо бол Чех улсын Кладбург үйлдвэрийн морь нь хамгийн одоо алдартай мориор тооцож одоо 18 дугаар зуунаас хойш хамгийн их одоо маш сайн үйлдвэрийн морь гэж ингэ тооцдог юм байна. Тийм тэгэхээр хааны морины одоо аж ахуйг одоо үзэх боломжтой юм байна. За энэ бол Прагт маш ойрхон байдаг юм байна. 2 цаг давхад Прагаас очдог юм байна. За тэгэхээр аялагч нар бол одоо энэ хааны одоо энэ цайз дээр очиж одоо энэ морины аж ахуйг үзэх бүрэн боломжтой байдаг юм байна. За групп аяллыг бол 5 хүнээс дээш хийдэг юм байна. За тэр нь болохоор морь унж болдог. Дээр нь морины түрээс 1 цаг нь бол нэг 15-аас 20 евроны үн ханштай байдаг юм байна шүү. За тэгээ хэдэн морь одоо хөлснөөс одоо хөлөлж одоо хэдэн морь хэрэглэж ашигласнаас шалтгаалж тэр үн өөр янз янз байдаг юм байна. Эдний тавьдаг ганц одоо ер нь бүхэл морины аж ахуйд тавьдаг шаардлага бол өндөр эсрэг тогтолтой очиж болохгүй дандаа үргэлж улдаа готалтай очиж авах хэрэгтэй гэсэн байна шүү. За дараагийн нэг цайз бол аялал бол Шумавын одоо зам гэсэн нэртэй аяллаа програмчлсан юм аялал байдаг байна. За эндээ голдуу уулаар аялал зохион байгуулах боломжтой. Олон цайз амралтын газруудаар мөн зочид буудлуудаар хонуулж олон хоногийн одоо аяллыг зохион байгуулдаг юм байна. Энд бол за энэ болохоор морь сайн ундаг хүмүүст бол зориулагдсан байдаг. Мэдээж хэрэг уулаар аялдаг гэж бодоход те уулаар нуур усаар ингэж уулын ингэрээр аялдаг юм байна. За аялагч нарыг бол зориуд одоо машин дагаж явдаг. Тэр машин болохоор ер нь одоо тэр сэлбэг мэлмэг одоо морьд ямар зэрэг асуудал гарах юм бол түргэн тусламж юм уу тэр юм начаад дагаад явж идэх юм байна. За тэгэхээр хоол ундаа бол мэдээж хэрэг буудлах газруудаар зааж өгөөд тийм ээ. Тэгээд өдрийн аялал нь 80-160 евро байдаг юм байна. Групп аялал одоо зохион байгуулах юм бол 2-аас дээш хүн бол бүрэн боломжтой гэсэн байна. За 5 дахь лагер бол агролагер гэж нэрлэж байна. За тэр нь бол Верхованы гэдэг одоо газарт байдаг. Верхованы гэдэг газарт байдаг. За Прага хотоос энэ нь бол нэлийн хол зайтай. За 9-өөс дээш насны хүүхэд бол энд оролцож болдог. За энэ яадгүй гэхлээр хүүхэд мал хооллох одоо үйл ажиллагаа хийлэгдэг. За хүүхдэр морь малыг цэвэрлүүлдэг, хооллуулдаг одоо ийм гоё одоо нэг ясны одоо амьдралын одоо тийм морьтой хэрхэн яаж харьцах тухай заадаг байна. Тэгээд амьдрал дээр яг боддоор хийлэгдэг юм байна л да тэрнтэй. За мэдээж зааварчлагч нар дандаа цуг хамтдаа байж энэ бүх юмнуудыг хэлж ярьж зааж өгд юм байна. За морь унаж чаддаг хүмүүст бол цагийн 20 евро байдаг гэн хэрвээ морь унаа гэвэл унж чаддгүй хүмүүст бол цагийн 15 евроор одоо морийг бас онолдог юм байна. За хэрвээ тэр даагаарт нь байрлаж хонвол 7 хоногор байрлаж хонж болдог юм байна. 7 хоногийн нийтдээ 220 евро төлдөг байна. Майхантайгаа өөрсдөө ч хонсон болдог гэж байна. Маш сайн хоол ундтай гэсэн байна. Маш сайхан байгалийн, маш сайхан газар байдаг юм байна. За дараагийн газар нь бол Ранчо Упатока гэдэг нэртэй газар. Ранчо Упатока гэдэг нэртэй газар байна. Изерскийн нуурын хажууд ерөөсөө байдаг. За тэр нэг сонирхолтой нь юу байдаг вэ гэхээр дандаа ковбой стилээр бүх юм тоноглогдсон, төхөөрөмжсөн одоо тийм хэлбэрийн маш их сонирхолтой газар юм байна. Тэгэхээр ковбойн одоо хэрэгэлдэг бүхэл одоо тоног төхөөрөмж одоо хувцас бүх юм одоо аваад хэрэглээд одоо ингээд прокатаар одоо ашиглаж болдго юм байна. За тэгэхээр нэг цаг нь одоо нэг хүнд
нэг цаг нь 20 евро гэж байна. За тэгээд гоё тэр кобой хувц мөцөө өмсөж удаа зураг мураг авах ч юм уу одоо тэр кобой хувцтайгаа морин унаа тавих хэтэр бүрэн чөлөөтэй болдог гэж байна. За амралтын өдрүүдэд бол нэг бүтэн өдөр 70 евро байт юм шиг байна. За тэгээд шинээр моринд сурах хүмүүст бол 7 хоногт одоо сургалт одоо имэйл хэрхэн тогох уу, тэ морь хэрхэн хөдлөх үү, морьтойгоо яаж сундлах уу гэдэг юм одоо тийм тийм одоо аргачлал хичээл зааварчилгаа өгөөд 7 хоногийн одоо 200 евро авдаг гинэ. За 7-д нь болохоор Сойны поток гэсэн юм гоё газар байдаг юм байна. Тэндээ юм гоё ранчо байдаг. Одоо гоё маш гоё амралтын газар байдаг гэж байна. Аялал хийх олон маршруттай гэж юм тэднийх болохоор жишээлбэл уул усаар аялах уу, эсвэл гол горхоор нуураар аялах уу, эсвэл ой модоор аялах уу ч гэдэг юм уу те. Эсвэл одоо тус ферм байгаа жинхэнэ одоо уул хадаар аялах дуртай нь бол уул хайдны маршрутыг сонгож болд юм бэ. За тэгээд тус фермд нь одоо маш гоё одоо жинхэнэ гэрийн аргаар хийсэн маш гоё амттангууд байдаг гэж юм. Тэгээд тэрийг өөрсдөө амтлахаа хийлэгдэг гинэ. За туслах лагерт одоо хүүхдийн 10 хоногийн тэр надад бас их таалагдлаа. Та хэд маань бас зүгээр санагдах хүүхдүүдтэй хүмүүст бол тийм ээ. Кобой буюу Индиан хэлбэрийн ийм лагерууд байдаг гэнэ. За би кобой лагерт нь хүүхдээ байлгана гэвэл тэнд байлгаж болдог. Индиан хэлбэрт нь байлгана гэвэл Индиан хэлбэрт нь байлгадаг. Тэгээд нэг ийм 10 хоногоор хүүхдээ байрлуулах ийм гоё боломжтой лагертай юм байна шүү. Одоо манайхаар улууд пяндри лагер шиг одоо тийм лагер кобой буюу Индиан хэлбэрийн ийм лагерууд байт юм байна. За тэгээд тэнд очисон хүмүүс нь эзнийд нь хонж бас болдог гэн. Эсвэл ойр хавьд байгаа зашиг буудлууд юм уу, эсвэл одоо майхан палата бариад бас байж болох боломжтой юм шиг байна. За энд бол морь унахад 1 цаг нь 15 евро гэж байна. 4-өөс 7 хоногт 270-аас 620 евро болдгийм байна. За энэ евро энэ үн төлбөрийн ханшиг бол би ерөнхийд нь бол гадаад хүмүүст нэг өөр, чехүүдэд нэг өөр, гадаад хүмүүсний өөр байдаг юм уу мэдж чадсангүй. Ерөнхийдөө нэг иймэрхүү ханштай байдаг юм байна. За байр хөлсөө өөрсдөө төлдөг гэж байна. За энэ нь бол мэдээч хэрэг энийн тайд маань бас илүү бас сонирхороо тэр өөр хүүхдүүд нь одоо байвал бас их айтах юм бол гэж санагдлаа тий. Одоо нэг ясны скаут шиг одоо их гоё яг амьдрал дээрээ гоё тийм сонирхолтой хэлбэрээр амраах хүүхдээ амраах юм гоё бай. Лагертай юм байна шүү. Тэгээ табартай юм байна. За тэгээд мэдээч хэрэг Шумава гэдэг бол ерөөсөө маш их гоё байгалийн маш сайхантай яг германтай хэл залгаа ийм гоё газар байдаг шүү дээ тий. Уулнаас ус урсч идэг маш гоё. Би өөр тэнд бас ажил хийж үзчихсэн. Үнэхээр гоё байгальтай газар байдаг. Цаанаас германууд маш их орж ирж явган аялал маш их хийдэг. Ундаг дугуйны аялал маш их болдог. Ер нь Чехийн маш сайхан байгальтай газрын нэг тий Шумава. Тэгэхээр тэр Шумава тойрсон одоо тийм газруудаараа мэдээч хэрэг бас Германы одоо ийм морины аж ахуйнууд маш их байдаг гинэ. За тэгэхээр тэр одоо жишээлбэл Рамлхоф гэдэг одоо аж ахуй байна. Ер нь тэгээ таад маань бас мэдлэг боловсролтой залуучууд таад маань мэдээч хэрэг би бас олоод үзээд байгаа юм чи та нар маань ч гэсэн олно. Ер нь бол Издарна юм уу эсвэл Конский таборч гэх юм уу гэж бичээд орох юм бол Германд ч гэсэн одоо маш их гоё гоё ийм аж ахуйнууд зөндөө байд юм байна. Амралтын газрууд их байд юм байна. Тэгээд сонирхоод ороод үзээрэй. Таад маань нэг яваад аялаад үзээрэй. Бас дандаа нэг машинаар юм уу дандаа нэг ундаг дугуй ч юм уу эсвэл автобусаар бас очиж байхаар бас нэг амралтаа арай өөр хэлбэрээр бас ингээд амраад үзэх ямар вэ гэсэн юм бодол төрлөлтөө тэрийгээ тэгээ таадтайгаа их чинь хуваалцж байна. За тэгэхээр Германы яг тийм нэг морины аж ахуйнууд юм амралтын газрууд бол одоо Чехэд бол нэг цагийн жишээлбэл 15 евро 20 евро гэж хаад Герман бол арай үнэтэй байдаг юм байна. Одоо бүр 150 еврогоор хүртэл үнэлэгдсэн байсан. Тэгэхээр ер нь Герман, Австри гэдэг бол арай үнэтэй юм уу л гэж санагдлаа. Тий Чехэд бол арай хамаагүй хямд байт юм байна л гэж ингэж харагдсан шүү. За тэгээд морин дуртай, морины хоббитэй нэг Монголда очиод нэг сайхан морин хэмсэн гэж байгаа улсууд байх бол бас нэг Европын бас нэг морийг сонирхоод тий бид нар бас нэг ингээд бас явангаа сайхан аялангаа морь сайхан морь унаа хиймраа сэргээгээд ингээд бас амруул зүгээр юм уу гэсэн юм санаа таадтайгаа уулзлаа. За энэ удаа маш
богинохон одоо богинохон ч тийм та тэгээ юм лайваар хуваалцлаа. Тий. Лайв мэдээллээр хуваалцлаа. За комент байвал асуух зүйл байвал нэг 2 минут хэдүүлээ хуваалцъя. Яг асуух юм байж магадгүй ч манай хэд те. За энэ нэг хүүхд юу гэж утсан бэ? За бүгдээрэнд нь орой минь сайн байна уу? Одоо төрөх хүүхдэд даатгал тухай мэдээлэл өгөөч ээ. Эхлээд ВЗП-гээр хийлгээд дараа нь ПВЗП хийлгэх юм уу? Нэг мөсөн тий эхлээд минь юу яашгүй төрөх хүүхэд бол эхлээд 60 хоног заавал ВЗП даатгалд хамрагдана. Тэр нь нэг 4100 крон болж байгаа. За тэгээд 60 хоногийн дараа та ВЗП плюсыг хийлгэнэ гэсэн ийм заалт хууль гарсан шүү. Тий. За гоё мэдээлэл байна гэнэ. Харин тий надад бас сонир санагдал та тий. Ер нь би ч бас өөр аминд их дуртай. Гоё санагддаг штэ. Гоё мэдээлэл байна. Баярлалаа гинэ. За баярлалаа. Та нарт мань таалагдсан бол яг болж байна. Тийм болохоор төр хүүхдүүд маань та нар маань одоо хүүхдээ төрөх гэж байгаа жирэмсэн ээж нар маань та хэд маань тэр ВЗП-ийн тэр нөгөө нэг 4000 хэдэн кроныг бэлдэж байгаарэ. Тий. Яг тэгэл хүүхчин төрөнгүүд чинь одоо тэр ВЗП-ийн даатгал хийлгэх чинь тэгээд залгуулаад угаасаа тэгээд одоо ВЗП плюс одоо хэдэн төгрөг болох юм мэдэхгүй байна. Тийм болохоор угаасаа тэгээд төрөл хүүхд даатгуулна шүү дээ. Заавал даатгуулнаа. Чех юм одоо тавьж байгаа гол шаардлага юу вэ? Заавал одоо эрүүл мэндийн даатгалтай байх ёстой. Гадаад хүмүүс даатгал нь чанартай байх ёстой. Эмчилгээ үйлчилгээ авдаг байх ёстой гэсэн ийм л шаардлага тавьж шүү дээ бид нарт. Тийм. За өөр ярьж хөөрөх юм юу вэ? За сайн уу? Боги сайн уу? За манай Facebook дагагч нар болон Facebook найзуудаа орой мэндийг хүргэе. Та хэд маань ажил сайхан бүтэмжтэй байгаа биз дээ. Тийм ээ. За тэгээд яг ерөнхийдөө бол та хэд маань одоо ер нь ингээд 8 сар дуусаад ерөнхийдөө 9 сарын 1-ээс одоо сургууль цэцэрлэг эхэлчихнэ. За одоо энэ ковидос болоод сургууль цэцэрлэг нь хэр байх нь вэ? Ер нь бүгдээр өр хүүхдүүдэд цэцэрлэгт орох нь бүртгүүлсэн биз дээ. Бүртгүүл айл хэзээ дууссан. Цэцэрлэгт орох нь бол бүртгүүлээд бас л дууссан байгаа. Тийм болохоор одоо тэгээд 9 сараас эхлээд хэдүүлээ сургууль цэцэрлэгтээ орно бахаа л гэж найдаж штеп. Ковид нь гайгүй байл нэг гэрт нь их хориод ах нь гайгүй байх болов уу гэж найдаж шүү. Одоо тэгээ юу болцгаах юм байгаа. Тэгтэл бас энэ ястаа нэг муу яруу явж юм салахгүй те. Одоо ямар мутацид орж байгаа ч юм айлгаж чиглэх юм шүү дээ. Тэ. Зовлонтой болж юм аа нэр. За. Гоё мэдээлэл байна. Баярлалаа. За өөр асууж ярих юм байхгүй бол ингээд өндөрлөе. Та хэд маань сайхан амраарай. Тэ. Дархлаагаа тэнцвэржүүлж эрүүл энд яваарай. Трансфер фактораа хэрэгжилж байгаарай. Сайн ууж байгаарай. За сайхан амарцгаагаарай. Дараагийн бичлэг болтол дүр баяртай.